Эсвэл Apple-ийн App Store болон Google Play руу хандаж Mongolia Speed Test нэртэй ашиглахад энгийн хэлбэр аппликейшнийг өөрийн гар утас iPad зэрэг төхөөрөмжүүдтэй суулгахад хангалттай. Хэрэг та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл харилцаа холбооны зохицуулах хорооны crc.gov.mn вебсайт mongolia.samnews.com сайт руу зочлоно. Хэрэглэгч та интернетийн чанарыг хянах боломжтой боллоо. Монгол улсын интернетийн хөгжил дэвшлийн төлөө хамтдаа. Сайн байцгаана үзэгчдээ, танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаарын зочноор бид Монгол инженерийн зам тэр дундаа Монгол хүний ур ухааны бүтээлдээ мөнхжүүлсэн төрийн сойрхолт инженер Нацаг Нямыг урьж оролцуулж байгаамаа. Зочин маань яг одоо шинжлэх ухааны технологийн их сургууль дээр ажил дээр байгаа юм байна. Ингээд бүгдээрээ зочинтойгоо уулзцгаая. За сайн байна уу та? За сайхан амарч байна уу? Сайн. Ажил төрөл тавтай үстэй. Дагуу. Тийш юм хийгээл ч. За өнөөдрийн хувьд ямар ажилтай байна та? Өнөөдөр энэ төхөөрөмжөө ингээл одоо ТЭЦ 3 энэ жил 3-ыг тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ ингээд сүүлийнх нь одоо энэ нэрийнхээ холболтуудыг хийгээл. Тэгэл энэ сарда тахтаа авчиж турших хэрэгтэй. Ер нь өдөрт одоо яг энэ ажлаар хийгээд байна тий? Тий. Ер нь энэ өрөөндөө ингээл яг миний ажил бол айгүй тийм бахархалтай ажил байхгүй. Би цаг минут тутам тий. Одоо энэ импортыг оруулж шүү дээ. Одоо энэ 10-20 центнер материал аваад тий. Тэр бумаар авдаг нэг бараг энэ $100 орчим материалаар хийгээл. Энэ гадна талын төмөр харьцуулмтай байхгүй. Хагас саяар авдаг. Тэрнээс яг энэ хардверүүд эдгээр бол материал яг бол одоо маш хямдхан. Тэгээ оюуны өвтөг шингэсэн юм импортыг оруулж байна. Тэгэхээр яг өөрийнхөө хийж байгаа цаг хугацаанд харамсдаг байхгүй. Хэрвээ би төрд ажилтдаг бол амар харамсан шүү дээ. Өдөржин чинь хорл хийгээд өөр дүн айл те. Эдийн засгийн дааш онол байдаг. Би болохоор эдийн засгийг аврах юм аа хийж байгаа шүү дээ. Тийм болохоор бас бахархалтай тийм болохоор үр хөвгтүүдээ би инженер болгож байгаа бүх хөвгтүүдээ. Тэгээд хэзээч төрд ажиллаж болохгүй юм тэр. Хоосон ярддаг тэгж олон түмний хараал хийсэн ажил хийж яах юм тийм өөрөө түнд юм. Тэгээд ийм аюунлаг материал баялаг бүтээжтэй ард олно тижих ажил хийгээсэй хөвгтөдтэй боддог. Тийм ч учраас би энд шүтээстэр байрлал янз бүрийн оюутнуудад бас юм зааж гинөө очиод бамбар асаадаг байхгүй. Та нар инженер бол ингээ баяж ийн гэлтэй. Яг одоохондоо ер нь инженерийн зах зээл одоо миний энэ хардверээс бусд нь бүгд одоо хятадаас авч байгаа ч гэсэн ирээдүйдээ бид нар энийг бүгдийг хийдэг болно. Төр засгийн бодлого ирээдүйдээ өөрчлөгдөн шүү. Дараагийн сонгуулиар өөрчлөгдөх болов гэж их найдаж байгаа. Энэ технологи одоо би зөвхөн эрчим хүч биш те. Одоо уул уурхай барилга ер нь гар утас мус одоо инновашны хар хайрцаг мэрстэй тэрийг хий гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр энд байгаа үйлдвэрлэлийн систем шүү дээ. Энийг үйлдвэрлэлийн систем байхгүй бол юм хардвер хийх боломжгүй байхгүй. Тийм болохоор одоо миний энэс энэ бүх монголчууд чинь дандаа л импортоор авдаг байлаа шүү дээ. Энэ одоо анх удаага л үйлдвэрлэлийн системтэй тэр одоо PID контрол системтэй Монгол тийм системтэй ийм төхөөрөмж. Энийг ашиглаа би компьютер шүү дээ. Компьютерийн одоо тэр процессор шүү дээ. Тэр чинь одоо сая 10 сая маяас сая хооронд шүү дээ. Тэрийг зүгээр $8-оор хийгээ зарж бол материал нь тийм хямд байхгүй. 20 паундаар Английн бүх 65 сая хүн амтай шүү дээ тоолцсороо. Тоолоогүй таваар 100 сая. Тэр том масс зах зээлтэй бүх захиалгыг авч иж 20 паундаар хийж зарсан байхгүй. За одоо Америкт зүгээр $10-оор зарим нь $8 хийж байгаа. Яг үндэ $5 хийгээд $6 зарчих болох байхгүй. Тэгэхээр энэ нэг оюун бидний талбайд баялаг байна шүү дээ. Гэтэл манай нөхдүүд чинь бүх яам агентлууд чинь нөгөө сонгуулийн шархаа нөхөх гээд бүх юмыг дамын 8-аар ингэж шахаж хийдэг. Тэгээд тэрийг
тендерийн хуулиар баталгаажуулдаг. Тэгээ гадаад үг ашигламааргүй. Яагаад тэгэхээр гадаад үг ашиглачаар бүх юм буруу хийгээд байгаа байхгүй. Тендер ихээр л нэг аялал хийх боломжгүй ойлгоцсон. Тэгэхээр тендер гэдэг чинь зүгээр л эрдэнэ уралдаан гэсэн үг шүү. Эсвэл зүгээр монголоор л мэйл тэ уралдаан гээл. Уралдаан шалгавал одоо энэ хаар дэрийг хийж чаддаг хүнд нь өстэй үстэй. Тэгээ би энэ real time operating system-ийг англид сурсан заяа. Гэхдээ англи хүнээс ш. Эртний нэг грек, итали хүмүүсээс сурсан баг. Тэгээд энийг танай ажиллажсэн багт тийм хүмүүс байсан уу? Тийм. Ер нь тэр нээлтүүдэд шин технологиудыг дандаа Итали, Бритиш хүмүүс дандаа англи төрсэн хүмүүс. Итали гаралтай, грек гаралтай, еврей гаралтай хүмүүс хийдэм билээ. Яг цэвэр англи хүн бол хизээч юм хийж үзөө. Ер нь дандаа тийм хайлттай ген сайтай байхгүй. Хизээч ер нь дэлхийн түүхэн төр Стив Джобс шиг мэдлэгтэй хүн төрд ажиллана гэж байх. Тэгэхээр миний ганц гуйгаад байгаа нь би улс төрд орж нэг хайрын цагаа алдмаар гэнтэй. Би энэ цаг минут тутамд энэ 7 тэрбум доллараар импортоор авсан юм чи би өнөөдөр 7 тэрбум төгрөгөөр хийгээд энэ годомжинд байгаа IT-ийн ажилгүйд лаз эсгэлж байгаа инженерүүдийг ажиллаар хангаад экспортыг хэсгээд импортыг багасгаа тий. Ингээд нэг одоо шин 1000 төгрөгөөр нэг талх авдаг бол 10 талх авдаг болно. Ийм маягаар бүх ард түмний тижээ л дээ. Ийм боломжийг өгчөөж ихээр яа магаал гэхэд ч одоо миний ах дүүнэрч байна, найз нөхөж байна штэ. Тэд нэр тэгдэг байхгүй. Нөгөөдөөс маа гэж салаач гаргадаг байхгүй. Тэд нар чинь 20 жил арай гэж нэг осноос зүгдээд 20 жил хүний цүнх бариад арай гэж нэг осноос зүгдээд нэг амьсгаа авах чи таадаа ингээд төлхөж унах гэдэг ингээд уурлаад гомдоод өөдөөс маа гэдэг байхгүй найснаа. Тэгэхээр би өөдөөс нь бас 2 удаа маа гэж байгаа. Яагаад тэгэхээр би ард түмнийхэн төлөө 2 гараараа маа гэж байгаа байхгүй. Тэд нар өөрийнхөө төлөө 1 гараар гэж байгаа тийм. Тэгэхээр ийм нэг асуудалд орж байгаа. Тэгэхээр энэ манай найз нар тэгж байгаа байхгүй. Тэр чи энийг өөрчлөе гэж бодож байл тийм. Яг нь миний онцлог гэвэл миний хувийн сонирхол бол би энийг бүх зах зээл дээр борлуулмаар байна тийм. Английн яг ийм лабораториас Английн одоо English Electric гэдэг компани Английн бүх нисэх онгоц усан галт тэрэг уулуурхай эрчимч нэг компани нэг лаборатори хийсэн байхгүй. Яг л хоорондоо их төстэй байхгүй. Нэг юм дээрээс л үнэлсэн. Тэгэхээр Монголын бүх зах зээлийг ингэж хийя гэхээр надад ашиг байна тийм. Яг л би тэрбум төгрөгөөр аваад ажилтдаг юм би тийм $100 хийгээд би нэг 100 сая зархад л надад хангалттай өстэй. $100 зардалтай юм тийм. Тэгэхээр ард түмэнд ашигтай юм тийм. Импортыг оруулж чинь дээрэс нь би экспорт хийх боломжийг гаргаж баталж шээ. Тэгэхээр миний хувийн эрх ашиг ард түмний эрх ашигт нэг зарим сууж штэ. Тэгэхээр энэ чинь цагаан ойлгох байхгүй. Тэгэхээр тэд нар чи цагаан ойлгох болж ээж яа тэгэхээр Англи Америк цагаан ойлгоход лордууд байхгүй. Тэд нар хууль гаргаж хувийн бизнесээ хамгаалж тэр үндэсний эдийн засаг хөгждөг. Тийм л нэг зам байгаа байхгүй. Тэгэхээр энэ буруу юмнаас гарахын тулд одоо манай найз нар чи өөрөө цагаан ойлгох болж ээж ард түмээ хамгаал. Өөрөө одоо тэр тарилаас жагаагаа дагаа тий. Тэгээд одоо улс төрд оргээ төрөхөд байгаа байхгүй. Тэгэхээр би улс төрд орч чадахгүй. Би мэдлэг байхгүй. Хүмүүсийг хуурч, арилж харилж жүжиглж тий. Ард түмээ хайртайгаа би өөлж судлаа тэгээд жүжиглж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ сонгуул ялдаг хүмүүс чинь шал өөр хүмүүс байхгүй. Ард түмнийг одоо маялгадаж чаддаг, хуурч чаддаг тий. Улгаас нарт мөнгө өгөөд нөгөө хүмүүсийг айлгаад агуу хөвгт нууж чаддаг тий. Ийм адгийн хүмүүс ялдаг байхгүй сонгуульд. Ам фигүртэй худалчууд ялдан тий. Би бол тэгэж арилж харилж чадахгүй, шоу хийж чадахгүй тий. Тэр гадныхнаас мөнгө зээлсэн, гадны мөнгөөр тоглолт хийж чаддаг хүмүүс сонгуульд ялдаг. Төрийн сэргэл хүрсэн Монгол инженерийнхаа ур ухаанаар үнэхээр бахархаж байна л да. Тэгэхээр ер нь энэ инженерийн энэ ур ухааныг анх яаж суралцж яв? Багтаа ер нь энэ талаар оролдож байв уу? Ер нь ямар хөвгтэй? Багтаа бол зүгээр одоо энэ каунт сэтгэлэн шүү дээ тийм. Энийг ч одоо ингээл тооны сонгоны хөвгтүүд ярьдаг байхад манай найз нар одоо хөл өмг сакс макс тэгээд хаан диско тий. Энэ чинь тэгэл яхаа бүжиг ер нь ингээл 7 дугаар ангиас гайгүй үжиглэл тэгэл
тэрнээс хойш ингээл ер нь тиймэрхүү л те нэг спорт үзэг гэсэн тийм л хөтсөн. Яг нэг сонгон монгонд явж үзэг тийм тусгай сургуультаа тийм тооны одоо тооны гавал тооны мангрууд гэж ярьдэн штэ. Тийм юм явж үзэг. Зүгээр л эрдэнэ л 10 жил төгсөхгүй. Тэгээ яхаа бурхны авралаар нэг тийм сайн хийцгийн багш анх гарааг нь эхлүүлэхгүй. Ер нь бол манай энэ бол танхаа тийм амар сахилахгүй байна. Хичээл таслах. Тэгэл ер нь найз нартай дагаал тэ хичээл таслах явах. Хичээл таслаад гарч яаж юм сурах юм те. Тэгээ харин азар нэг тийм биеийн тамирын эмэгтэй багш, ишгэ гэж багш. Манай ангийн багш болол та зодохын зодлол ойлоо сонирхолтой. Стенэрийг ташуурдаад сахилахгүй ингээд хичээл хийх ямар ч боломж байхгүй шүү дээ чинь. Тэгээ яхаа 10 төгсөөд 1 жил хар ажил хийгээл мажорыг л. Тэгэл конкурстал болоогоос нөгөө бүр нөгөө олсноос зүгдэж орохгүй хамгийн сүүлд сайн хүмүүс чинь дээгүүр ороод ингэдэж шүү дээ. Би чинь тэгэл конкурсанд орохоос өмнө улам орох багш тэгжсэн юм. Мөсийн онлайн физикийн танхим эрхлэгч шүү дээ. За чи физик сурах гэвэл надад конкурсанд тэнцэнэ гэж би тусалж чадахгүй гэж байгаа. Конкурс бол нийтлэг шалгадгүй тийм зүгээр тийм нэг азарны механизм гэдэг байна. Тэгээ би бүр илүү сайн сурсаар нь уртгаас муу авчиж орсон шүү дээ. Тэгээ бүр нэг баян хотод болж нэг олсноос зүгдэж хамгийн сүүлд ороод тэгээд өрмөө ангид ороод дараа нь тэрийг хөөцөлтөд цахилгааны анги руу шилжүүлээл. Тэгээд цахилгааны анги төгссөн. Мончоор 1 жил хийжсэн гэсэн яг мончоор хар ажил хийж штэ 10 төгсөөхт дөр мэргэжлийн ажил болтохгүй штэ. Түүний газар мазар ухаал тоос мос шороо цэвэрлэдэг ажил байхгүй. Одоо энэ типэ трансформатор штэ. Одоо энэ орон сууцны донд байдаг. Тэр чинь ийм зузаа 10 см 20 см шороо тогтдог байхгүй. Тэг жилдээ бараг 2 удаа цэвэрлж яхад штэ. Тэг тэрийг цэвэрлэхгүй бол чинь нэг богино холболт үүснэ гэл. Тэг тэр шороо бараг цэвэрлэх байхгүй. Бүр амар тоос шорон донд. Тэгээд туглан болгонд хордол гараар юм гардаг тийм хортой ажил. Тэгээ би хорвоо ажилдаа орё гэдэг аавдаас манай аав чинь тэр цахилгаан шууршуулж байгаа ерөнхий инженер нээсэн баг. Цэвэрлэлд дарамжсан. Гэсэн чи аав загнаа. Манай аав чинь нэг социализмд намын дээд мэд сурч айгүй нэг цэвэр шудрах тийм коммунист юм баг. Нэг хүн хөдөлмөрийг олдог, хөдөлмөр хүнийг олдог нь аав загнаал. Чи хөдөлмөр олдог ингээл ер нь ийм хатуу яриатай гэр орондоо ерөөсөө айлын миний хүн яасан гэж ярьдаг. Тэгин гэл ийм диктатортай байхгүй. Тэгээд тэр ажлыг хийгээл бас 7 дугаар ангида үчин 7 дугаар ангиас хар ажил хийж эхлэхгүй юм. Дэлгүүрт ажиллал гөрөөш хийгээл мөнгө төгрөг олоод тэгэл хувцаа бол өөрөө олол өмсчдгээс. Их сургуульд эрчим хүчний ангид орсон энэ таныг яг одоо энэ ажил амьдралын гарааг одоо эхлүүлэхэд үлгэдэж авсан багш. Ер нь ингээд яг 90 онд 91 онд ингээд орчих 90 оноос хойш сайн багш нар ч нэг ганцхан 8-нд яваад тэр багш нар ч ингээд хайж ирсэн байхгүй. 3 дугаар курс хүртэл ер нь хаана яваагаа мэдээгүй энэ А Б явуулсан байхгүй. Тэгээд 3 дугаар ангид цагаан гэж огш ороод нэг цахилгаан юуны шуумшилжний хичээл заад. Тэгэл нэг цахилгааны хичээлийг сурч эхэлж байгаа байхгүй. Тэр бол тэгэл халиан бантай явж байгаа байхгүй. Тэгээд өстой жинхэнэ нөгөө ардны азар багш шиг багштай таарал. Цагаан багшаас жинхэнэ юм сураал. Тэгэл тэрэнд ингээл хичээл орохт нь ингээл юм асуухаар багш. Чи байж би одоо яг маргааш хичээл цаан чи хүлээж одоо заах чинь ингээл тэгээ курсын ажлыг би бүр уралдаж хийдэг гэсэн шүү дээ. Багштайгаа баг курс ажилтаа уралдаж хийдэг байсан гэхээр ер нь бас эндээ энэ яг өөр хэмрэгжилтэд эндээ сонирхолтойгийн физикийн хичээлийн үргэлжлэл болохоор тэрийг аягүй сайн сурсан. Яг миний мэргэжил болохоор тэр цахилгаан шуумшуулж биш нэрлэн хамгаалт автоматжуулт гэдэг тийм мэргэжил. Тэгээ цагаан багш наваа нацагд орж өгчтэй танилцуулахгүй. Цагаан багш маань нацгаа багш наваа ингэж гартуулж өгöd. Тэгээ нацгаа багш тэр очисон чинь наваа нацгаа багш өөр танхимын хөхтэй гэж андуураад би болохоор нөгөө палат малат гэж юу гэдэг нь автоматч юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ миний нэг сайн тал гэж би мэдэхгүй бол нөгөө багшийг хуурч чаддгүй мэдэхгүй хэлдэг байхгүй. Би сурмаар шүү дээ. Би бүр улаан айл байсан чи би ичдэг байхгүй. Гэтэл манай найз нар ичдэг байхгүй.
ингээ мэдгүй юм аа мэднэ өөрийгөө хураа багшаа хураа тэгээд юм заахаар ойлгохгүй. Тэгээ багшаа тэдний чинь буруу төвшнөөсөн загаад тэд нар хаягддаг байхгүй. Би болохоор өөрийнхөө төвшнийг ичихгүй хэлээд тэгсэн чинь нацгаа гişвэр наваг хавтан мэдхгүй гэхээр чинь нөр гайхаж байгаа хгүй. Би чи арай ангиас солиод ирсэн үү? Дулааны ангид бас автоматик ангид ш тэгээд наваг тэгэхгүй. Тэгэхээр нүгөө би цагааны автоматик гэж хэлж байгаад үлдчихсэн байхгүй. Тэгээ би нацгаа гişвэр 0 байсан залахгүй. Тэгээд сүүлдээ эсгэм зохиос ордог болоо сүүлдээ ингээл ер нь тасарсан л та. Тэгээ багшаар бас бахарчсэн. Ер нь бол азтай л байхгүй. Сайн багш байхгүй бол ойтон байхгүй шүү. Тэгээ бурхны авралаар харин сайн багш таарал. Тэгэл өмнөдөө тасарсан л та яг тэр мэрэгчлээ бүр 6 өөр чиглэлээр шпос гаргаал. Тэгээ дараа нь яг төгсгөн алдаад магистр байхад инферсх гэж цахилгаан машины сайн багш. Тэгээ би чинь ойтон байхдаа цахилгаан машин сураагүй байхгүй. Юу сураагүй. Тэгээд бүр нөгөө оюутныхыг нөхөж аваад тэгээ бүр тэр агш надад тусдан заагаад тэгээ бүр тэрэн дээр амар тасрал. Тэгэл бас ингээл 6 төрлийн шпас гэдэг чинь айгүй гоё баг. Магистрийн хичээл дээр. Тэгээд тэрнийх нь нэгээр нь англид очиад магистртаа цалгаан болсон. Тэрнээс биш би английн магистрийн тэр цаанаас өгдөг прожектээр ингээд хамгаалсан бол хинч намайг тоохгүй би тэнд ажиллаж орж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл манай 1-р курсын лаборатори ажлыг тэд хийдэг байхгүй 4-р курстэй. Тийм энгийн зүйл хийдэг байхгүй. Гэтэл мэрэгчлээ Монголд юу ч сураагүй зөвхөн англи хэлээр сурсан мэрэгчлээ нэг сайн сураагүй. Зүгээр ингээд багштай шил арх өгөөд онц сайнтай тийм диплом хуурамч дипломтой өгдөг. Англид очиод амар шүтдэг байхгүй. Өө ямар гоё юм заа тийм бэ. Юу нөгөө Монголын тий 3-р курсын нэг тэнд очиж магистрлаа үзэж байгаагаа мэдэхгүй. Дөнгөж нөгөө юм сурахаараа англиг амар шүтээд идэг байхгүй. Яг үндэ сургалт манахаас мөн яагаад тэгэхээр үйлдвэр нөгөө хувийн өмчгээд нуудаг байхгүй. Энд сурсан мэдлэгийн даваа тал орчил тэнд ажилд орсон. Тэрнээсээ яг английн магистрт бол нэг тийм сураагүй шүү дээ. Манайсын бакалаврын тий зэнданаас доод зэнданы заахаар чинь хүн юу сурахыг би зүгээр хүн яад гэлэн яхан хилээл сайжруулт юм л. Таны ярианаас юу гэж бодож ин гэх ер нь эзэн хичээвэл заяа хичээнэ л гэдгийг би таны ярианаас айгуусаа ойлгож байна л да. Гэхдээ бас үгүй. Нэг талаар тийм яад хүн өөрөө хичээхгүй бол бүтэхгүй ш. Нэг талаар сайн багш байхгүй л юу ч бүтэхгүй байхгүй нөгөө булаг байхгүй бол гол байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр сайн багш дээрээс нь мэдлэгтэй сайн багштай. Дээрээс нь өөрөө оюутан хүсвэл болж байгаа байхгүй. Энэ одоо таны бүтээл бол наан юм гэсэн нэртэй юм байна тийм ээ. Тэр энэ бүтээлийг ер нь анх яг өөрөө Монголд хийя гэсэн юм санаа хэрхэн төрж ирсэн бэ? Яг намайг 98 онд энд оюутан байхад нэг реактив чадал байхгүй гэж маргалдаал математикаар байхгүй гэж батлал нэмөө манай эрчим хүчний эрдэмтдийн хурал зөвлөгөө болжсэн байна. Тэгэл айгүй сонирхолтой сэдвээс тэгээ нэг англид ажилд орсон чи яг энэ реактив чадал байдаг. Тэрийг өдөрдөг төхөөрөмж хийдэг үйлдвэрт ажилд орчихгүй. Тэгээд тэр нь айгүй сонирхолтой. Тэгээ энэ дээрээ энэ реактив чадлыг автоматжуулдаг би сая хий тавьлаа шүү дээ. Тэр нь Монголд байсан төхөөрөмж байхгүй. Урд нь гэхдээ Орос, Англи, Монгол 3 ирлээ заахгүй. Оросынх нь хоцрогдсон гэдэг одоо шийдмүүд Англиас авчраад тавьсан Монгол таарахгүй 6 тэрбум төгрөг хогийн савнд орж штэ. Тэнгуут өөр яг энэ англи технологиг Монголд нутагшуулаад Орос технологиудыг ашиглаад ингээд хийхээс өөр аргагүй. Тэгээд ингээд дэлхийд байхгүй гэхдээ Монголд хэрэгтэй тийм л юм хийхгүй. Ийм шаардлага байсан. Одоо энийг би зөвхөн станц биш бүх дэд станцуудад тавиад ингээд реактив чадлыг өдөрдох боломжтой болгочих юм бол бид нэр Орос морсын гадны системийг салах боломжтой болох юм байна. Тэгэхгүй бол бид нар одоо шинэ бидний хүчин чадал одоо ийм бол ихэд ийм их энэс 2-3 дахин илүү хүчин чадалтай станцууд барьж бид нар нөгөө реактив чадлаа зохицуулж чадахгүй орсуудаар зохицуулдаг байхгүй юу? Яг тэгвэл тэрийг байдаг байхгүйгээ мангартад хайцсан. Тэгээ ерөөсөө систем дээр ингээ хайцсан асуудал байхгүй. Энийг бид нэр шийдэхгүй бол бид нэр хизээч хөлдөж өгөхөд бэлэн байгаа. Тэгээд зөвхөн энэ реактив чадлаас болж бид нэр Оросд жил 54 тэрбум төгрөг өгдөн шүү дээ. Манай аав дарга байхад 7 тэрбум байсан.
Тэгээ аавыг халаад 5 жилийн хооронд тэгж их өсөж шít. Яг тэгвэл олигорхуудын шунал байгаа байхгүй энэ чинь арчлын буйнаар одоо ийм олигорхууд хөгжиж шít. Арчил байгаа газар олигорх байдаг юм ерөөсөө байгалийн хууль. Энийг одоо дэлхийн түүхээр баталж дэлхийн нийтээр одоо тэмцэж шít яаж энэ олигорх системийг салах вэ гэдэг. Тэгэхээр Оросоос хараат бус болно л гэсэн үг. Тийм хэрвээ энэ эрчим хүчин гадны хараат байдаг улс орн дэлхийд байхгүй шít. Тэр улсынхан боол дарамт болчих шít. Тэгээ одоо бензиний дарамтнд байна тийм. Тэгэхээр энэс ингээд тусдаа гарчих юм бол бид нэр жил болгон тийм их мөнгө хэмнэ тий. Дээрээс нь бид нэр эрчим хүч экспортлох боломжтой болох. Өөрөө доктортой дээрээс нь экспортлох боломжтой. Одоо шинээр барьж байгаа станцууд тэр реактив чадлын талаар юу ч бодохгүй тавил яваад байгаа байхгүй. Гэтэл энэ чинь генераторын оратор статорын хоорондох тэр зайг нь ингэж сангаад ийм реактив чадал шингэх чадвар нь тэр хоорондох зайнаас хамаардаг байхгүй. Гэтэл энийг хинч юу ч бодохгүй манай яам төрд тийм мэдлэг байхгүй байхгүй. Гэтэл төр ягаад социалист коммунист ажил одоо хийгээд байгаа. Тэрнээс болж манайх буруу юм хийгээл яваад дампуурал нэг газар аавар болоход нийтээр ингээ харахгүй болж шít. Сая 5 сар тийм авсан. Яа тэгэхээр төр энэ мэдлэггүй байхгүй. Төр сонголттой байдаг. Практикт ингээд технологи баталсан хүний сонгоод тэр зах зээлийг хайдаг байхгүй. Гэтэл манайх нь одоо зах зээлийн хөвчлийг ил одоо олигорхууд өөрсдөө агентлаг байгуулаа. Агентлагийн шугамар нэг хүн сонгон шалгаруулаад тэр хүн зах зээлээ өгөх юм бол тэрэн шиг хэрэггүй юм байхгүй. Тэр бол буруу болно те. Тэр л дампуурал. Тэгэхээр нөгөө энэ коммунист үзлээсээ салахгүйгээс болж технологи хөгжихгүй. Одоогийн энэ төр ирж байгаа хүмүүс чинь нөгөө социализмын 70 жилийн дараалахтай хүмүүс болохоор гайг байхгүй. Тэрнээс сайвс түн чанар байна. Хоёрдугаар ээлжийн популистууд нааланд орох юм бол үүрнээ дэлбэрээ дайан гарна. Тэнтэй ингээл ярихаар дандаа ер нь бол улс төрлөл орчоод байх юм тийм ээ. Энэ бол бас ингээ холбоотой байгаа даа. Би яг нөгөө эхлээд би нөгөө энэ арчлалын шүтдэг өстэй ингээл арчлалч одоо хамгийн сүүлчийн эцсийн буудал юм байна хүн төрөлхтний нийгмийн. Тэгж боддог байсан чинь юу энэ арчлалч нь бүр аль дээр байсан юм бэ? Тэгээ нөгөө муу мухыг мэдээд ирэхээр би одоо бохимдод байгаа байхгүй яа тэгээд өөр хүүхдийн буруу юм. Би мэдгүй байхад сайхан байж тээ. Тэнийг байхад сайхан стресс гоо сайхан унтал Европ мөс байхад энэ Монголд ч амьдрал төрчөөс олон зуун мянган жил хөгжсөн байсан. Тэднээс бид нар хамаагүй илүү гений хувьд бол хөвшин хүмүүс. Тэд нар бол 3000 жилийн өмнө ойд байсан сарамгчингууд байхгүй. 2000 жилийн өмнө төрч ясаа эхэлсэн. Тэгэхээр бид нар бол арай илүү хөгжилтэй биднээс тэрийг мэдхгүй ингээл гадны юмыг дуурайгаад буруу дуурайгаад тэгээ ингээд дампууруулаад ард түмэн ажилгүй болоод хулгай хийж амьдрдаг амжихаас үр харахгүй зөндөө шүү дээ. Тэгэхээр энэ миний чинь хараад энэ буруу энэ боолын вирусээс болсон юм аа тийм одоо 18 настай хаан хүү нэг сайхан хүүхэн байна гэж нүдэн анчаал дурлаад исэн чинь нүднийхэн боолтыг авсан чинь 80 настай чавхан зэснийг дөнгөж би сая л харж байгаа байхгүй. Гэтэл энийг нүднийхэн боолтыг аваагүй хүмүүс Монголоор дүүрэн биш Америк шүтэл. Одоо бүгд ТЭЦ 2 юм уу ТЭЦ 3 дээр очиод наанам төхөөрөмж аяг ажиллаж байгаа байран дээр нь очиод таарч болно. Тэгээ. За. Таны энэ хийж байгаа ажил яхаарахгүй улс төртэй холбоотой болохоор та улс төрийг мэдээж судлахаас өөр аргагүй байдалд ордог байх л да тийм ээ. Тэгээд ч бас улс төрийн мэдлэг нэлээд байх шиг байна. Тэгэхээр яг би бол зүгээр миний цаг хугацаа айгүй өнтэй байхгүй. Би ингээд 1 минут 1 цагаар 1 секундээр импортыг оруулж байгаа болохоор би ингээд бүх цагаа энэ дээр л зарцуулбал айгүй бахархалтай үстэй тий улс их орон зэрэгтэй. Гэтэл ийм боломж байна. За үүдлийн систем гэдэг нь чинь би англиэс Итали хүнээс сураад ирлээ. Грек хүнээс кооператив сурч ирлээ тий. Ингээд энийг хийе энэ захиалга өгч гэхээр нөгөө эрх мэдэлтэй нөгөө сайд арга нар чинь зүхтаад уулздаг байхгүй. Уулзах юм бол тэр чинь шараа болно шүү дээ. Өөрөө нөгөө их орноос урагч болно үстэй. Үгүй гэж хэлж чадахгүй байхгүй надад. Тэр надаас зугцаар агаад нөгөө нэг тендерийнхаа өөртөө тааруулсан бохир хуулаараа өөртөө дамын намаагаар шахаж өөртөө нөгөө ашиг олдог нэг юм өчүүхэн дотортой хүмүүс баг.
энэ чинь би захиалга өгөөч гэ хөөцөлтөд надад өгөхгүй. Өөртөө дамын намаагаар хийгээр энийг бол дээр байгаа хүн надтай байраа сайлвал би тэр юм хийх боломжтой болно да. Лидер чинь байраа сайлахгүй шин. Энэ чинь ингэж явсаар байгаа дэлбэрээд янзраад дайн болдог гэсэн паритогийн онол байгаа хгүй бүр. Олон мянган жилийн одоо төрж ясны уламжлалтаар гарсан тэр Платоны зүй тогтолох хуулиар ирээдүйн мянган жил 10,000 жил юу болохыг харж болж байгаа байхгүй. Гэтэл манай энэ том эрдэмт чинь маргааш нөгөөдөр юу болохооч мэдэхгүй те. Үүний тархиныхын нэг арайд усны арай өөр гэдэг юм шүү. Долоон буудлынхын хэмжээнд зарим хүсэлтэг төрхтэй. Зарим одоо Монголын хэмжээнд, зарим Азийн хэмжээнд, зарим нь одоо Евроаз, зарим нь одоо дэлхийн хэмжээнд, зарим бүр ингээд олон гаригуудын хооронд сэтгэдэг. Энэ бол зүгээр хүн төрөлх юм байхгүй. Тэрнээс биш долоон буудлын жалаг довны хэмжээнд сэтгэдэг хүний дээр саарл ордонд суугаач тэр хүн дийлэхгүй байхгүй. Яг л бурхан багш дээрээс нь төрөхтөө за чи тэнийг долоон буудлыг тамга дарцсан байхгүй. Нөгөөдгс нь за чи гайгүй мөргө дэлхийгээ тамга дарцсан л байхгүй. Тэр дэлхий шиг сэтгэдэг хүмүүсийг лидер гарч ижиж бид тэрийг аварна гэдэг байхгүй. Манай Монголд лидер байхгүй. Та Монгол лидергүй болохоор хөгжихгүй нэгэд Англи, Америкийн эрдэмтэд улс төрчид ирээд зурагтаар шилсэн над тэгж хэлсэн. Ер нь тийм л байгаа. Тэгэхээр одоо сүүлийн үед одоо эдийн засаг уул уурхаагаас их хамааралтай болж байна. Тэгээд уул уурхаад ер нь их голчлон анхаарлаа хандуулад байна шүү дээ, тий. Тэгэхээр дотооддоо бас өөрсдийн гэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд одоо яах хэрэгтэй вэ? Манай төр барьж байгаа хүмүүс чинь зүгээр л бяцхан дарагта дамын 8 чид шүү дээ. Тэдний мэдлэгийн хүрээнд л энэ асуудал шийдэгдэх байхгүй юу? Тэрнээсээ Монголд ямар хууль байхаас хамаарахгүй. Энэ чинь олигорх засаг байхгүй. Олигорхуудын чадвараас хамаарч хөгжинэ. Тэгэхээр олигорхууд ямар чадвартай тийм хэмжээл хөгжиж байгаа. Тэгвэл шууд ухаал гадагш нь хайдаг. Тэгэхээр дотооддоо энэ чинь боловсруулаад энэ бензин хийх чинь баг зүгээр 10 жилийн өмнө гэртээ хийж хэмээх тийм хялбар технологи юм байна л. Нэг чөлөө төрөлхтөнгээ буруу онолоор нэг Англи, Америкийн дээд сургуулийн профессорудаар заалгасан онол шүү дээ. Гэтэл тэр популистууд Англи, Америкийн профессорууд JP Morgan шиг эсвэл Henry Ford шиг баялаг бүтээж үзег байхгүй. Тэгсээр нэг монополоор баялаг бүтээсэн тэр JP Morgan, Henry Ford-д нэг шүүмжилдэг байхгүй. Тэгэхээр бид нэр баялаг бүтээсэн хүмүүс нь баялаг бүтээх заавраа сурах ёстой өстэй. Тэгэхээр би болохоор яг юунд нь ажиллаад тэр монопол компанид English Electric Англид ажиллаад яг энэ яаж хийгдсэн гэх нүдээр хараад ирсэн байхгүй. Монопол гэдгийг хараад ирсэн. А гэтэл баялаг бүтээж үзээгүй тэнэг профессорудаар Англи, Америк заалгасан хүмүүс төр ирж байна. Бүх зөвлөхөө тийм юм байна шүү дээ. Тэгэд чөлөө төрөлхтөн гэж худлаа юм хийлээд бидний дэлхийн хэрэглэгч болгоод ядуураад байна шүү дээ. Бүх зах зээлийн гадныханд алдаад. Ингээд бохомдод буруу онлоор буруу дэш нь будаад хийж ингээд өөртөө чохроод өрөөлөг чохроогоод энэ оюуны вирус чинь нийт үндэснийхээ ард түмнийг ингэж хохироод юм байна. А зөөр ингээд хутаг бараад 10 хүн алцсан одоо нэг алуурчин бол юу ч биш. Монгол улс байж л байна. Гэтэл энэ боолын вирустэй, оюуны вирустэй энэ оюуны гэмт хэрэгтнүүд оюуны вирустэй хүн төр бариад буруу юм хийхээр оюуны гэмт хэрэг болдог. Тэр нь улс үндэс нь мөхөөдөг. Компани өөрийнхөө нэрээр нэрлсэн байсан тий. Тэгээ бас энэ бүтээлч гэсэн өөрийнхөө нэрээр нэрлсэн байсан. Энэ компани яг хэзээ байгуулсан юм? 9 он дээр л шууд байгуулсан. 9 оны 100. Өөрийнхөө нэрээр өгдөг нэг оюуны өмчөө өөрөө хамгаалах арга. Тэрнээсээ патентын газар төрөөс томилогддог болохоор төр өөрөө хулгайч энэ арчлан засал байдаг үзэгдэл. Тийм зах зээл болгон эзэнтэй тийм ээ л. Зах зээлийн өмч хөвчл биш зах зээлийн хөвчл юм ээ. 30-40 жил ингээ хөгжсөний дараа ингээ нөгөө юмын одоо шин хөөндөө машины юм хийдэг компаниуд хулгайгаар ч юм уу юу болчих машин хийгээ зарсан ч гэсэн хөөндөө гэдэг нэрээр нь хүмүүс нөгөө хөөндөө л аваад байгаа байхгүй нөгөөдгийг авахгүй. Ингиж хүний оюуны өмчийг хамгаалдаг. Тэгэхэл манай энэ патентын газар капиталист нэг зарчны нэг оюуны өмчийг хамгаалах боломжгүй. Яг л төр тэр чинь өдөрдөн шүү дээ. Төр өөрөө хулгайч байхгүй. Арчилсан төр өөрөө хулгайч гэдэг дэлхийн түүхэнд баталсан. Тийм болохоор арчилсан төртэй газар патентаа яаж хамгаалж яах гэхээр одоо овг нэр нь байхгүй. Mercedes-Benz, Henry Ford тийм. Henry Ford-ыг Америкийн засгийн газар юмын дээрэмт гэж чадаагүй шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны үед
асар их танк, манк ингээд хоёрт захиалгаар машин зин хийлэн штэ. Тэгээ асар их мөнгө ирэхгүй юу? Түүний төрийн олгорход яасан дээрэмдэж авахгүй хөөцөлдөд чадаагүй. Яг л Henry Ford гэд нэр нь байгаа юм чи яах юм. Ford машиныг Ford-ыг алж авчаад ингээд одоо John гэдэг хүн те тэрний эзэн бол John Ford-ыг алсан гэдэг нь хин ард түмэнд ойлгомжтой болж байна. Хинч тэрийг авахгүй байхгүй. Тийм болохоор бүх юм нэг овг нэрээр хамгаалдаг. Тэгээ би Монголд одоо ирээд анх удааг намхаа нацгийн өөрийнхөө овг нэрээр бранд үүсгэж штэ. Тэгэхээр хүмүүс гайхаад байх юм чи ямар мангар хүн бэ те. Яа тэгэхээр бусд нь ийм оюунлаг юм хийхгүй хүмүүст бол алдах юмгүй байхгүй. Зүгээр дамын 8 хийгээд дэлгүүр ажиллаж байгаа хүн бол амаа байхгүй те. Би оюунлаг ажил хийж байгаа болохоор миний оюунлаг ажлын чанар чансаа үр дүнийг нэрэндээ шингэж үе үед ингэж хадгалагдаж явах байх. Тийм болохоор хэрвээ та нар оюунлаг бизнес хийж ивэл овг нэрээ өгөхгүй хизээ нэгэн цагт төр танаас юм хулгайлж аавна. Тэр өөрөө хулгайч байхгүй. Энэ дэлхийн түүхэнд батлагдсан юм. Тэнийг би хэлж байгаа юм шиг шүү дээ. Манай энэ улаан сайд нэг гайхамшигтай нээлт хийлээ шүү дээ. Татварыг нэмэгдүүлээд Монгол бас амар гоё хөгжиж гэж бодоод баахан татвар нэмсэн чинь бүгд ингээд дампуураад өгчлээ шүү дээ. Энийг мэддэггүй юм уу эсвэл мэдсээр санаатай монголчуудыг хорлох гэж энийг хийвүү те. Тэр олон жил сайд хийсэн арайч таас. Тэгээ ер нь энэ юу юм хэлээ. Нэг зарим ингээд шинэ намууд, жижиг намууд ингээд төр барихаараа за энэстэй шинээр юм нээлт хий гэж бодоод бүх юм эсрэгээр хийгээд ингээд дампуураад аллаа шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь шинжлэх ухаан юм байна л да. Ерөөсөө ингээд ороомог маягаар хөгждөг. Заавал хуучин дээрээ тулгуурлж ээж тэрнийх нь 5-10% өөрчлөсөөр хагаад ингэж алгуур ингэж эрлийз маягаар уламжлал дээр үнсэлж хөгждөг гэдэг юмыг мартаал ерөөсөө баруун тишээ явж ин зүүн тишээ яваа гээд зүүн тишээ яваад ухаараа хан мөргөөд аягаар духан дээр нь хадаас яагдаад тэгээ өгч штэ. Тэгээ өөртөө өгч болно энэ 3 сая хүн ингэ алчлаа штэ. Ингээд цалиндаа тавьж чадахгүй болоод ингээд энэ чи юу вэ? Төр одоо өрөнд орж штэ. Олон зуун тэр бумаар одоо юм хийцэн хүмүүс юм авч чадахгүй тэр мөнгөний өгч чадахгүй төр ийм ичмэр байдалд орж штэ. Тэгэхээр нэг хитрхи ухаантай болгож жагаад хитрхи тэнэг гэдгээл баталчлаа шүү дээ. Тэгэхээр таны нааны бүтээл байна тийм ээ. Тэгэхээр энэ бүтээлийн онцлог, давуу тал, үр дүн гэнэ. За ерөнхийдөө хамгийн гол ач холбогдол нь олон тэрбум долларын импортыг л зогсоогоо тий. Одоо тэрбум төгрөгөөр импортлдог юмыг л одоо $100 материалаар хийж болно. Үлдсэн бидний цалин гэдгийг баталсан тий. За энэ зөвхөн энэ төхөөрөмж чинь зөвхөн энэ станцад ашиглаж болох биш. Монголын бүх аж үйлдвэрийн салбарт энийг хөгжүүлээл, хөгжүүлээл ажиллаж болно. Гар утас хүртэл хийж болно. Ер нь нийтлэг технологиор л ерөөсөө бүх юм хийж болж байгаа юм. Англи одоо анхны ийм хийсэн өдөр Английн эрчим хүч уул уурхай, нисхэн усан онгоц галт тэрэг бүх юмыг нэг компани хийсэн байхгүй. Улсын захиалгаар. Захиалга нь байж оюуны ажил эхэлдэг. Энэ ихтгэл тойны төрмөр бүх дэлхийн ажилласан. Тэгэхээр энэ зөвхөн энэ бүтээгдэхүүний хувьд ярих юм бол одоо энэ зөвхөн хар практик төр ямар ач холбогдол гарлаа гэхэ. За ингээл эн чинь актив чадлаа ингэж ихсгэж багасгах юм байл байсан тийм. Тэнгуут өдөөлтийн системийг хүн гүйж очиж гаргахаа эргүүлж хүчтэй докторлуулдаг. Тэгвэл нөгөөх нь одоо автомат нэртэй Оросын автоматууд авахгүй. Тэгэхээр гар ажиллагаатай л авахгүй яг үндэ. Тэрийг бол энэ автомат болчихсон. Мэдрэмж сайтай. Дээрээс нь зөвхөн хүчлээ ханихгүй хүчтэл чинь ингээд хүчлийн маш бага өөрчлөлтийг ингээд хурдан мэдрэхэд хэцүү байхгүй. Энэ хүчлийн онцлогыг юу үүсгэх юм бэ гэдэг шалтгааныг эхлээд судалсан байна. Тэр нь болохоор актив чадлын өөрчлөлт. Тэгвэл актив чадлыг уншингуудаа хүчтэл өөрчлөгдөхөөс өмнө зохицуулт хийж болдог. Тийм ухаалаг систем. Тэгээ энэ бол Англид байдаг систем тийм. Монголд энэ Англид байдгүй нэг юм байна. Тэр нь болохоор ингээд актив хэсгүүд реактив хэсгээл юм тийм ингээд тийм. Гэтэ Англид ингээд нэг харьцаатай явдаг байхгүй нэг космос би 0.8 харьцаатай. Гэтэл бид манад бол ингэж явж байгаад энэ яваад хахад энэ ингээд зогсоохгүй бол энэ реактив нь ихсээд тах юм бол нэг сайз нь
соронз нь халаа тий. Соронз нь ихсэд тэр сайз мод шатах аюултай байхгүй. Тэгэхээр манайх сайзтай Америк, Англи ер нь орчин үеийн энэ генераторын системд чинь сайз байдаг болохоор энэ Англи, Америкт хэрэггүй. Зөвхөн Монголд хэрэгтэй. Тэгээд 60 он хүртэл Орос, Англич яг ижилхэн явж байгаа 60 оноос хойш Англи ингээд хөгжиж явцсан. Оросууд бол хөгжөөгүй. 60 он хүртэл ер нь Англи, Оросын юмуд адилхан тийм л. Одоо энэ 2 дугаар станц дээр байрлаж байгаа яг энэ бүтээлтэй нь одоо яг хэдэн жил болж байна? Энэ одоо 2 жил гарсан болж. 2 жил хэдэн сар л болж. Тасралтгүй энэ чинь ажиллалт байгаа хамгийн гол нь. Зүгээр эргэлэн хамгаалалтын одоо тиймэрхүү төхөөрөмжүүд бол хүн хоосон лаац эзэттайсэн ч мэдэхгүй, аваар болохгүй хэн ч мэдэхгүй. Энэ бол энэ чинь 24 цаг удирдах байгаа юм чинь. Энэ бол хоосон лаац ташаалгүй чи ажилтдаг нээж ажиллаа. Тийм л. Тэгэхээр яг энэ бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн тийм ээ. Одоо тэг яг тэр үеийн сэтгэлээс бас. Яг ийм төхөөрөмжийг ер нь хийжсэн дэлхийн түүхүүдийг харъя л да тий. Тэгэхээр чинь нэг 74 тэрбум төгрөг зарцуулаад Монголоор тий. Хүүхдүүдийн институт хийдэг ажил би ганцаар хэлнэ шүү дээ. Тэгэхээр надад за шинэ Английн стандартаар хийхэд бол Английн стандартыг жил болгон 2 сая паунд аваа тий. Ингээд их юм бол тий. Сейчас өчнөө нэг олно тий. Тэгэхээр би надад нэг тэрбум төгрөг шүү тий. Нэг 4 тэрбум төгрөг өгч болов гэж бодчихсон байхгүй. Гэтэл манайх нь энэ технологийн гайхамшигэр бид нэр Азийн бар болно гэдэг тийм итгэл зарлах байдаг юм шүү лээ. Тэгээ надад нэг 100 сая шангал гэсэн шүү дээ. Тэгээд тийм би гайхчихсан. Яаж дарамжилж байна те. Энэ чинь 2 сая жил болгон 2 сая паунд би хэмнэх юм хийжлээ шүү дээ. Ирээдүйн Монголын бүтээн байгуулалт хийхэд тэр их мөнгөийг хэмжлээ. Бид нэр тэр мөнгийг аваад тэр стандартыг аваад ойлгохгүй. Яг тэгвэл манай монголчин дээр технологи байхгүй шүү дээ. Одоо cooperative real time operating system, preemptive system гэд мэдгүй байхгүй. Одоо шинэ state machine хэр мэдгүй. Circular buffer гэмэдг нь үг хэллийг мэдгүй байхгүй болно. Тэгэхээр тэр чинь тэр дөрвөн юм дүрм байхгүй. Одоо шинэ circular buffer болоход 2 янзын арга байдаг. Тэрний нэг нь ашиглаж болохгүй л гэдэг дөрвөн хууль байхгүй. Тэгэхээр тэр хатуу хуулиараа ашиглаж импортыг хордог тийм л аргачлаа. Тэгэхээр миний энд бол нааны дүрм бол Английн стандартыг сайжруулсан муу юмнуудыг хайсан. Тэгснээрээ би одоо энэ Монголд хийсэн төхөөрөмжүүд маань Англиас илүү Англид гардаг алдаа оноо паникууд Монголд гарах боломжгүй байна. Тэгэхээр Монголын бүх салбарыг өгчгөө гэхээр үгүй гэд одоо тий манай одоо найз нөхөд саарл орнд агентлагийн дараа хүмүүс тэдний над руу маа гэж байгаа өгөхгүй. Яагаад гэвэл 20 жил хүний цүнх арай гэж яриад нэг амьсгаа авч байгаа чи одоо амаад ард ирэх гэлээ гэдэг. Бид нар яг амын 8 хийж амьдрдаг хүмүүс төр ярьж штэ. Тэгэхээр бид нар одоо нэг зах зээл энэ импортоос энэ гадны импортоос зах зээлийг хамгаалахын тулд тарилаа өсөж байгаа мэт хүмүүс өөрсдөө сайд болохгүй бол тарилаа өсөж байгаа тээврийн яамны сайд болчвол тэр Солонгосоос Ямби автобус оруулж ирэхгүй шүү. Энэ Оросоос энэ Ямби автобус оруулж ирэхгүй. Өөрөө автобусны үйлдвэртэй чи өөрийг хийнэстэй. Тэр ийм хүмүүсийг цагаан л ордог гэдэг байхгүй. Нацагны инженерийн одоо бүтээсэн наан юм гэсэн бүтээл яг энэ 2 дугаар станц дээр байрлаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бүтээлийн онцлог одоо давуу тал нь юу вэ? Онцлог давуу тал нь болохоор энэ аливаа системийн аваарын үед болохоор хүчлийн төвшингээ их алддаг байхгүй. Одоо тэрийг хүчлийн төвшингээ бидэн барихын тулд ачаалал нэмэх юм уу? Одоо аль хэрэглээс ачаалал жоохон нэмж хүчлийн төвшинг барьдаг. Намхаа нацгийн хийсэн юм бол зөвхөн хүчлийн төвшинг бариад ачаалал жоохон буцдаг. Энэ төвдөг 3 дахь машинаар болохоор хүчлийн төвшингээ алдаад ачаал буух ч юм уу их хэсэгт тохиолдол гардаг. Энэ дөр бол бид хамаг анхаарлаа тавьдаг. Одоо ингээд аваараа үед бол ачаалал нэмүүлэх тийм ээ. Энэ дөр болохоор гайгүй хүчлийн төвшин эрэхтэй ганц онцлог нь эрэхтэй идэхгүй ачааллыг өндөр барих үүрэгтэй. Тэр өндөр байснаар үр дүнд бол секцийн хүчлүүдийг өндөр барьдаг. 6.3 за буулаа хэл 6 болдог. 6 ихслэх хэл 6.4 тэр хооронд хэлбэлж нацаг нэмийн хийсэн юм 100% баталгаатай байдаг. За ингээд нэвтрүүлгийн манай урилгыг хүлээн авч оролцсон танд маш их баярлалаа. Тэр Монгол хүний оюуны энэ урах ухааныг гайхамшигыг гайхуулсан тийм энэ оюунлаг үсэд тань өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Танд сайн амжилт хүсье. За
баярлалаа. Баяртай. За баярлалаа.